Амьд уу сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдөр би та бүхэнтэйгээ нэгэн хэрэг хуваалцахаар шийдлээ. Удаан бодож эргэлзсэний эцэст энэ түүхийг хүргэх нь зүгээр нэг айдас төрүүлэхийн тулд биш, харин бидэнд нэгэн чухал сургамж өгөх учраас оруулахаар боллоо. Гэр бүл ахын дүүсийн хоорондох үл ойлголцол хэрхэн хурцдаж хамгийн харамсалтайгаар төгсөж болохыг энэ хэрэг харуулдаг. Амьдралд гомдол маргаан зайшгүй гардагч түүнийг ярилцаж, зөвшөлдөж шийдэх нь хамгийн чухал юм. Ингээд бүгдээрээ хэрэгээ шүүгдэгчийн биеийн байцаалтаас эхлүүлцгээе. Шүүгдэгч Санжаа нь Монгол Улсын иргэн 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үлдэх үедээ 65 настай байсан. Эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, токарч мэргэжилтэй, өндөр насны тэтгэврт байдаг. Ам бүл хоёр хамтран амьдрагч Туяагийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг байсан. Шүүгдэгч Санжаа нь Улаанбаатар хотын Октябрийн райны ардын шүүхийн 1990 оны 3 дугаар сарын таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 91-р зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 24-р магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн хорих ялыг тэнцэж байсан байна. Эрүүгийн хуулийн 91-р зүйл нь болохоор амь насанд шууд санал хийсэн эсвэл бусад ноцтой гэмт хэрэгт хамаарна гэсэн байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Санжаа нь содууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2021 оны 9-р сарын 5-ны өглөө 6 цагийн үед Улаанбаатар хотын нэгэн дүүргийн 15 дахь байрны 59 тоотод очиж төрсөн дүү Содмыг урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа буюу амьдарч байсан газрыг маань орон сууцаар сольж өөртөө авсан, намайг орон гэргүй болгосон гих эд хөрөнгийн маргаанаар шалтгаглан та нар намайг доромжлохгүй шүү гэж хэлээд утгаар зээж хэвлийн хэсэг тус газруудад нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалж амьсгал тасрахгүй болохоор нь утгаар хүзүүн тус газар нь нэг удаа хэрчсэн. Мөн талигаач Содномыг хутгалах явцад тухайн гэмт үйлдэлийг таслан зогсоохоор ирсэн талигаач ихнэр Совдыг тодорхой шалтгаангүйгээр олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалж 2 хүний амь насыг хохирон онц харгас хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдохоос гадна мөн 2021 оны 9-р сарын 4-өөс 5-даа шилжих шөнө гэртээ хамтран амьдрагч Туяаг намайг хүүхэдтэй мөнгө өглөө гэж уурладаг байж өөрийнхөө хүүхдэд өгөх гэлээ гэж хэлэхэд нь уурлаж хувийн таарамжгүй харилцаа маргаан үүсгэж нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж зодон гэрээсээ гаргахгүй гэсэн зорилгоор цахилгааны утсаар сандалтай нь гар хөлийг нь хүлж амийг нь скотчоор дарж гэр бүлийн хүчирхийлэлүүлэн хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус холбогджээ. Ингээд бүгдээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс сонсцгоё. Би аим хохирогч Совдын төрсөн дүүн юм. Хүүхдүүд нь сэтгэл санаа нь хүнд байсан болохоор намайг хуралд оруулъя гэсэн. Би хэргийн материалтай танилцсан газрын маргаан гэд байгаа боловч тухайн газар нь Содон ахын нэр дээр байсан юм байна лээ. Тухайн үед газраа 2 өрөө байраар өгье гэхэд нь газар нь 0.7 гадаа хүрэхгүй байсан болохоор цаад компани нь зөвшөөрөөгүй гэж ярьж байсан юм. Тийм учраас тэднийг илүү дутуу мөнгө авсан гэж ойлгосон бол Санжоо гой буруу ойлгосон байна. Нас барсныхан дараа эгчийгээ харахад үнэхээр амар харагдаж байсан. Одоо хүртэл миний нүдэнд харагддаг. Миний эгч одоо босоод ирэхгүй. Энэ хүнээс болоод сэтгэл санаа, эдийн засгийн маш их хохирол учирч байна. Эгчийнхээ амь насыг хэдэн төгрөгөөр сольж байгаа юм бол биш. Сэтгэлээ жаахан чонгоолгоё гэж бодож байна. Иймд оршуулгын зардалд 18 сая төгрөгийг нэхэмжлэнэ гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэргэлэн мэдүүлэхдээ шүүгдэгч Санжаа нь миний том ах, амь хохирогч Содном миний дунд ах. Бид эцэг эхээс гуруулаа байсан. Талигаач ах маань мөрөөрөө сайхан сэтгэлтэй хүн байсан. Миний ах Санжаач ийм хэрэг хийхэргүй хүн, ийм хүн биш л байгаа юм. Жаахан маргаанаас болоод ийм зүйл болно гэж бодсонгүй. Тэр өдөр яагаад чочирдож ийм зүйл хийснийг нь ойлгохгүй байна. Өчүүхэн зүйлээс байр газрын маргаанаас болоод ийм юм болох шиг боллоо. 2021 оны 9-р сарын 5-ны өглөө 6 цаг 40 минутанд манай гэрт ах Санжаа орж ирээд Содном ахыг чинь өмүүлчихлээ гэсэн. Би та юу яриад байна?
Та үнэхээр ийм юм хийсэн бол цагдаад очиж үнэнээ хэл гэсэн. Миний ах Санжаа цагдаад очиж үнэнээ хэлсэн байна лээ. Би зүрх өвддөг болохоор хэсэг сууж байгаад талигач ахын гэрт очиход намайг оруулаагүй. Надад санал гомдол алга, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ахад өгөх ялыг багч гэсэн багсгаж өгөөрэй гэж хүсье. Талигач сувдын ар гэрээс уучлалгүй гэсэн байна. Гэрч туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг та бүхэнд хүргэе. Надад мэдүүлэг өгөх татгалзах зүйл байхгүй. Би хуваарай барилгын засал чимэглэлийн ажил хийдэг юм. 2021 оны 9-р сарын 4-ний өдөр 9 цагийн үед өөрийн гэрээс гарч дээд сургууль дээр хуваарай барилгын засварын ажил хийж байгаа газар очисон. Тэр өдөр ажиллаа хийж байгаад 22 цагийн үед гэртээ буцаад ирсэн. Намайг хамтран амьдрах Санжаа автобусны буудлын дээрээс тосоод бид гэртээ ирсэн. Бид хоёр гэртээ ирээд хоолоо идчихэд байж байгаад бурхан дээр нэг шил сүүн Чингис гих 0.5 грамын арх байсан. Тэр архийг би өнөөдөр барилгачдын баяр болж байна. Энэ архийг задлчих хойлоо хувааж ууя гэж би Санжаад хэлсэн. Санжаа тэр архийг бурхан дээрээс аваад задлаад хамтдаа уусан. Тэр архийг ууж байсан чинь Санжаа надад манай баг хүү Тэлмүү өмнө Говь аймгаас ажил хийж дуусаад наашаа автомашинтайгаа ирж байгаад онголцсон байна гэсэн. Тэгэхээр нь би миний хүүхэд аваарт ороод хагалгаанд орж байхад нь мөнгө төгрөг өгөхөд чи намайг мөнгө төгрөг өглөө гэд байсан биз дээ. Өөрийнхөө хүүхдийг болохоор ингээд яриад байх. Хинт ч юм гай ирдэг юм гэж хэлсэн. Тэгсэн намайг чи ям асуугаад байгаа юм уу? Би чамайг одоо аална гэд босоод гэрийн хутаг хадгалдаг төмбөшигнээс гар хийцээ ишин бор өнгөтэй судалтай хутаг гаргаж ирээд миний хажууд суугаад миний өмссөн байсан зэхэр өнгөний жинсний өмдний өвдөг хэсгийг хутгаараа ураад баруун гарын алга хэсгийн хойд тал руу хутганы үзүүр хэсгэрээ хатгсан. Тэгэхээр нь би чи намайг алчих. Одоо миний хүүхдүүдийг дуудчих гэж хэлсэн. Тэгсэн хаанаас ч юм нэг цахилгааны утас гаргаж ирээд миний хоёр гарыг нурууны ард гаргаад хоёр хөлдөө холбож байгаад хүлсэн. Намайг уцаар хүлчээр нь ёо гэд орилсон чинь үүдний тэндээс скотч аваад ам дарсан. Намайг хүлэх гэж нилээд удсан. Би ч өөрөө удаан хашгирсан. Намайг хүлж байхдаа би одоо содмыг очиж их нэртэй нална. Дараа нь чамайг ирж алаад хамгийн сүүлд би өөрийгөө ална гэж хэлж байсан. Чиний амыг скотчдохгүй бол содномд хэл өгчихнэ гэд миний амыг скотчоор дараад хаалгаа дотроос нь цойжлоод цонхоо алхаар хаг цохиод гараад явсан. Миний утсыг мөн газар шидээд эвдчихэд гараад явсан. Гэрээс гараад автомашинаас агаад явж байсан. Тэр үед би цаг хэд болж байхыг анзаараагүй. Харин Санжааг гарч явж байхад үүр цайгаад гэгээ орж байсан. Би тийжилсээр байгаад хоёр хөлдийнхөө уяаг тайлаад цонхоор хөршөө миний хүүгээд 5-10 минут орчим орилж байтал манай хажуу талын айлын туул гээд хөгшин гарч ирээд хашааны үүдэн зогсохоор нь дуудаад утганы төмпөшигнээс хүлээтэй байсан хоёр гараараа заазуур аваад туулд цонхоор өгч байгаад хойд гарынхаа хоёр хүлээг тайлуулсан. Гарынхаа хүлээг тайлуулж байгаад туулд Санжаа намайг ингээд явчихлаа. Чамд утас байна уу? Санжаагийн хүүхд рүү хэл өгөөдгөө гэсэн чинь миний утас байхгүй гэрт байгаа гэхээр нь утасны дугаар өгөөд явуулсан. Удалгүй Санжаагийн том банд нь манай гэрт ирэхээр нь болсон асуудлыг хэлсэн. Санжаагийн том хүү галаа уцаараа миний том охин жаргал руу яриад яаралтай хүрээдэр гэж хэлсэн. Харин удалгүй манай том охин жаргал баг хүү баяраа хоёр хүрээд ирсэн. Манай хоёр хүүхэд ирэхэд галаа уулзаад аавынхаа сургийг гаргахаас гээд явсан. Намайг түргэн дуудаж үзүүлээд дараа нь гэмтлийн имлэг рүү явсан. Санжаа тэр гутгаа гэрээс гарахдаа аваад явсан. Санжаа нь өөрөө довшин ширүү ааштай хүн байгаа юм. Гэрээсээ гадуур гараад арх сотруулгунданы зүйл хэрэглээд байдгүй. Харин арх ухаар бол гэртээ ганцаараа уучдаг. Санжаа намайг анх гэртээ дагуулж ирж байхад дүү содномтой нэг хашаад хоёр өөр байшинд амьдарцгаадаг байсан. Тухайн үед тэр газар нь содномын нэр дээр байсан болохоор содном Санжаад хэлэхгүйгээр нэг өрөө байраар сольсон гэж байсан. Тэр асуудлыг нь Санжаа мэдээд содномтой муудалцаад хоорондоо хэрэлдээд тааш тохиргоо болсон. Харин нэг өдөр Санжаа би содмоос тустай амьдрахгүй бол харахаар уур хүрээд алчих гээд байх юм гэж хэлээд тахилт руу газар худалдаж аваад одоо энэ амьдарч байгаа газартаа 2019 онд байшин барьж амьдарч эхэлсэн.
Санжаа би содномоос тустай амьдрахгүй бол харахаар өөр хүрээд алчих гээд байх юм гэж хэлээд газар худалдаж аваад одоо энэ амьдарч байгаа газартаа 2019 онд байшин барьж амьдарч эхэлсэн. Санжаа гэртээ байхдаа содномыг алнаа гэд яриад байдаг юм. Мөн тэр хамт амьдарч байгаа шуналтай авгаа содномыг уруу татаж газрыг нэг өрөө байраар сольсон гэд байдаг их мэдүүлгийг өгчээ. Гэрч туулын мэдүүлгээс 2021 оны 9-р сарын 5-ны өдрийн 05 цагийн үед хойд айлын хүмүүс хоорондоо муудалцаад нөхөр нь машинаа унаад явсан. Эхнэр нь ёолоод байхаар нь би очиход эхнэр болох туяаг санал дээр цахилгаан утсаар хүлчихсэн. Цонх нь хагарчихсан, нүүр нь хөхөрчихсэн байсан. Би хаалгаар нь орох гэхэд цоочтой байсан болохоор тонгоож байгаад гараараа хүлээсийг нь тайлсан. Тэгээд туяаг хажуу айл руу орж хүний утас гуйж ярих гэхэд хүүхэд нь яваад ирсэн гэх мэдүүлгийг өгчээ. Одоо ингээд хэргийн газарт цогцос хийсэн үйлчлэгээс та бүхэнд танилцуулъя. 2021 оны 9-р сарын 5-нд 62 настай содомын цогцост үйлчлэг хийхэд толгой болон нүүрэн дээрх гэмтэл тодорхой харагдаж байжээ. Ам хамраас цус гарсан, нүд хавдсан, хазар хэсгээр цусны мөр хатсан байсан. Үзүүн дээрх урт гүн шархан амь насанд шууд аюултай байсныг шинжээчид тогтоожээ. Мөн хэвлийн хэсэгт учирсан шархаар дотор эрэхтэн гэмтэж их хэмжээний цус алдсан нь түүнийг нас барахад хүргэсэн байна. Гар буулганы шархнууд нь магадгүй өөрийгөө хамгаалах гэж оролдох үед авсан байж болзошгүй гэж үзжээ. Энэ бүхэн уг хэрэг маш харгас хэрсгий байдлаар үлдэгдсэнийг харуулж байлаа. Одоо ингээд амь хохирогч совдын биед хийсэн үзлэг тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Тухайн өдөр 60 орчим насны талигачин цогцос үзлэг хийхэд олон тооны шарх гэмтэл авчээ. Нүүрэн дээрх хөхрүүлт, цус хуралт, ам хэсэг баг зэрэг нээлттэй байсан. Хамгийн ноцтой нь хэвлийн зүүн хэсэгт учирсан гүн хутгалсан шарх байв. Энэ шархаар дотор гэрхтэн гимцэн бөгөөд их хэмжээний цус алдалтаас болж нас барсан байна. Нуруу, гар, нүүрний жижиг зүсэлт, хөхрөлтүүд мөн гуйн дээрх хуучин сорвинд талигач өмнө нь хүчирхийлэлд өртөж явсныг харуулж байсан юм. 2021 оны 9-р сарын 5-нд шүүгдэж Санжаагийн биед үйлчлэг хийхэд түүний биед ноцтой гэмтэл илрээгүй байна. Харин өмсөж явсан хувцаснуудаас цусны мөр тодорхой харагдаж байжээ. Тухайлбал бор хилэгийн акне ханцан урагдсан байсан бөгөөд цусны уул мөр нэлээд хэмжээгээр байсан. Мөн цамцны ингэр, пүүзний уул, үдээс зэрэгдэрч улаан хүрэн өнгийн зүйл илэрсэн нь шинжээчдийн тайлангаар цус байж болзошгүй гэж дүгнэгджээ. Үйлчлэгийн явцад Санжаагаас нэгэн хутга хураан авсан бөгөөд түүний ир нь 16 см, бариул нь 10 см урттай байсан байна. Харин шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр Санжаагийн биед шин шарх гэмтэл байхгүй, эрүүл мэндийн хувьд хэрэг бүрэн хариуцах чадвартай гэж тогтоогдсон байна. Ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 10 см урттай бор алаг өнгийн хутгийг шүүгдэж Санжаагаас хураан авчээ. Ингээ бүгдээрээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн тайлангуудаа сонсцгооё. Амь хохирогч содомын цогцос, цээжний зүүн хэсэг, үзүү, цээжний баруун хэсэг, хэвлийн урт хань, баруун игэм, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугын үеинд шарах, зүүн нүдний доод зохинд цус хурал, зүүлийн эдийн нэцрал, зүүн хацар, баруун бугуйд зулгарал зэрэг гэмтлүүд тогтогджээ. Дээрх гэмтлүүдийг авснаас хойш богино хугацаанд нас барах бөгөөд хэдийн хугацаанд амьд байхыг наривчлан тогтоох боломжгүй. Цээжний хүндийд нэвтэрсэн шарах, үзүүний шарах, хэвлийн урт ханы шарах гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч содом нь цээжний хүндийд нэвтэрч өнгөлзөх хальс, зүүн уушигны вены судцыг гэмтээсэн шарах, үзүүний урд дунд хэсгийн зүүн талын гүрээний артерийн судцыг гэмтээсэн шарах, гэмтлийн улмаас цээж өнгөлзгийн хүндийд цус хуралдаж, зүрх чихэлдэлд цус алдалтын шокийн улмаас нас баржээ. Цуснд 0.9 промил, ходоодны шингэнд 2.8 промил, шээсэнд 1.3 промил спиртийн агуулмж илэрсэн согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Үхэл хөргөх архаг хууч өвчин байхгүй байна. Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас нь аврагдах боломжгүй гэсэн дүгнэлт байна. Одоо ингээ бүгдээрээ талигач сувдад хийсэн шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлтээс сонсцгооё. Цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хүндээ рүү нэвтэрсэн зүүн буулганы дотор ард дээд хэсгийн буулганы булчин зөөлөн эдийн сүлбэн хавсан цээжний зүүн хажуу дээд хэсэг дэх цээжний хүндийд нэвтэрсэн
Цээжний зүүн хажуу доод хэсгийн цээж хэвлийн хөндөд нэвтэрсэн хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хэвлийн хөндөд нэвтэрч чацархай, нойр булчирхай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх бөгөөд эр үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үсгэгдэнэ. Талигачийн гол судсан гэмтсэн тул богино хугацаанд нас барах бөгөөд талигаачин дээрх гэмтлүүдийг авсны дараа үйл хөдлөл хийх боломжгүй. Шинжилгээгээр үхэл хүргэх архав хууч өвчин тогтоодоогүй болно. Цээж хүндээ рүү нэвтэрсэн амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан байна гэсэн дүгнэлт гарчээ. Задлан шинжилгээгээр эсэргүүцсэн тэмцэлсэн гэхээр шинж тэмдэг тогтоодоогүй байна. Шүүгдээс санжаагаас мазууруулах төрлийн бодис илрээгүй бөгөөд сэтгцийн хувьд сэтгцийн ямар нэгэн өвчингүй ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн дүгнсэн байна. Ингээд бүгдээрээ шүүгдэх Шанжаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс сонсцгоё. Би эхээс гуруула айлын том ба миний доод талын дүү содном сэргэлэн нар юм. Ээжийн нэр дээр 0.7 га талбайтай хашаа байшин байсан. Манай их нас барахынхаа өмнө содном бит хоёр уг хашаанд нэг дор цуг амьдарч байсан. 2007 онд ээж маань нас бараад түүнээс хойш 3-аас 4 жилийн дараа тухайн газар нь газар төлөвлөлд орж байр баригдаж эхлэх үед содном бит хоёр энэ газраа нэг өрөө байраар солино гэж ярилцаж тохирсон байсан. Содном тухайн үед суутгийн хэмэгтэйтэй танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Барилга баригдах үед надад хэлэлгүйгээр эхнэртэйгээ хоорондоо ярилцаад тухайн газрыг нэг өрөө байраар солиод гэрээ хийчихсэн байснаа 2 сарын дараа надад хэлсэн. 2 сарын дараа надад би энэ газрыг нэг өрөө байраар сольсон. Та одоо яахаа өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд би хашаа бариад амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш содном надтай ерөөсөө холбоо барихгүй, минь тус мэдэхгүй байсан. 2-3 жилийн өмнө хугацааг нь сайн санахгүй байна. Содномтой таарахад эхнэр гих сувд нь манайх байрандаа ороод гой байна гэж даапаалах маягтай хэлэхээр нь та хоёр энд байрандаа сайхан амьдрна гэж бодож байна уу? Та хоёрыг ална гэж хэлээд өнгөрч байсан. Ер нь сувд надтай таарахаараа манайх байрандаа ороод гой амьдарч байна гэж даапаалах маягтай хэлдэг байсан. Өчигдөр буюу 2021 оны 9-р сарын 4-ний өдөр манай эхнэр өөрийн ажлын газрын хүмүүстэй гадуур арх хэрэглээд 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэр үед би хоол цагаа хийчгээд зурагт үзээд байж байсан. Ингээд эхнэр халамжуу ирчгээд барилгачдын баяр болж байхад надад арх авч өгсөнгүүгээ дахаарна бурхны урд байсан 0.5 литрийн сүүн Чингис нэртэй архийг хувааж усан. Тэгтэл эхнэр над руу агсам тавьж чи миний хүүхдүүдийг ад үздэг гэх мэтээр үг хэлээд байхаар нь унтаж амар гээд миний үгийг тоохгүй унтахгүй байсаар байгаад өглөөний 6 цаг хүрсэн байх. Сүүлдээ эхнэр үгэнд орохгүй байхаар нь зодгод цагдаа дуудана гээд уцаа авахаар нь гар утсыг шүүрч аваад эвтгэхэд миний уцаар цагдаа дуудана хүүхдүүдэд хэлнэ гэж дайрахаар нь гар утасныхаа сим картыг авч хаяад эхнэрийг гар цухтах гэхээр нь цоожлоод эхнэрийг гэрлийн утсаар хүлээд гэрийнхээ цонхыг хагалж гараад ер нь содном сувд нарт дургу хүрдэг байсан учраас гэрээс гарахдаа гал тухайд хэрэгэлдэг байсан хар саарал өнгийн хутгийг аваад Toyota Subaru маркийн тээврийн хэрэгслэр дүү содномын гэрээ ойролцоо байдаг өөрийн бас нэг дүү болох сэргэлэнгийн гэрийн гадна ирж машинаа орхиод гаднаас нь алхаж содмын байрны гадна ирсэн. Намайг содмын гэрийн гадна ирэхэд гадаа гэгээ орсон байсан. Цаг хэд болж байсныг бол нарийн хэлж мэдэхгүй байна. Миний барагцаалж байгаагаар 7 цаг болж байсан байх гэж бодож байна. Ингээд содмны байрын 4 давхарт гарч хаалгыг нь тогшоход содном хаалга нээж хөөрнө. Та хоёр намайг доромжлох болоогүй шүү гэж хэлээд шууд гартаа байсан хутгаараа цээж хэвлийн эсэг рүү хутгалж эхэлсэн. Тэгтэл эхнэр сувд нь орон дээрээс босож ирэхээр нь мөн шууд хутгалсан. Миний уур их хүрсэн байсан учраас яг хэд хэдэн удаа хутгалсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Содмыг хутгалж хаад эхнэр сувдыг хутгалсны дараа содном өөхөхгүй миний гараас зуураад байхаар нь хоолойг нь хутгаар хэрччихэд өгчих шиг болсон. Тэгээд шууд гэрээс нь гарч дүү сэргэлэнгийн герт ороод би содном сод хоёрыг алчглаа гэж хэлэхэд дүү надад итгэхгүй та битгий тоглоод бай гэд байхаар нь би одоо цагдаа орж хэрэгээ хүлээнэ гэж хэлчихэд шууд цагдаагийн хэлтсээр ирсэн. Цагдаагийн хэлтсээр ирэхэд содном сувд хоёрыг хутгалсан хутга надад байсан учраас надтай уулзсан цагдаад хутгаа шууд өгсөн. 2020 оны хавар уулзаж байрны талаар ярилцаж мөн хэрүүл маргаан болоод түрүүн хэлсэнчлэн
Та хоёрыг энэ байранд удаан жаргахгүй та хоёрыг ална гэж хэлчихэд салж байсан. Түүнээс хойш суттай дүүргийн гудамжинд тааралдахад надтай минь тус мэдлгүй бид хоёр байрандаа сайхан амьдарч байна гэж хэлж байсан. Эхнэр Туяагийн хамт 0.5 литрийн нэг шил архийг хувааж уусан байсан. Миний хувьд арх ууж цогтоогүй, ухаан санаа эрүүл байсан. Уур хүрсэн бухимдсан байсан. Өөр арх дарс хэрэглээгүй болсон бүх зүйлийг санаж байна. Гэрийн хаалгыг товшиж онгойлгуулсан. Тэгээд содном сууд нарыг хутгалж алчгаад гэрээс гарахын өмнө галтгооны хэсэгт байсан жижиг шилэн шинжтэй аяганд шилэн савтай уснаас хийж уучгаад гарсан. Өөрөөр гэрийн тогшилт хүрээгүй санагдаж байна. Би үйлцэн хэрэгээ өөрөө хүлээж цагдаагийн байгууллагад өөрийн биеэр хандсан. Миний өгч байгаа мэдүүлгийг хэн нэгэн хүн урьдчилж надад зааж зөвлөсөн зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүхээс шүүгдэж санжаад бүх насаар нь хаалттай хорих ангид ял идлүүлэхээр болжээ. Үл ойлголцол хэрүүл маргаан, арх, уур бухимдлаас болж энэхүү харамсалтай хэрэг үүдэн гарсан. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Үнэхээр харамсалтай хэргийн тухай та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэлээ. Та бүхэн бодол саналаа комментод соёлтойгоор хуваалцаарай. Дараагийн дугаар уулзалтаа түр баяртай.